Одоо тэгээд эн чинь юу шүү дээ та бүхэн бид нэр одоо бүх боломжоор энэ чинь одоо миний хувьд дөрвөн сар чинь олон жилийн асуудал байна. 10 хэдэн жилийн имийг нэг газар л ус. Нэг хөндөө бас болохгүй. Нэг л юм би чамд та бүхэн талдаа тэнцвэртэй байхгүй бол ажлын цаг хугацаа гэсэн та бодоо. 10 хэдэн жилийн дотрч наашсаа. Энэ цоч ингээд нэмээр хийсэн 26 онд шинээр маа яг нэгэр 36 сая тий. Оргил үе юм. за энэ оргил үе өнгөрсөн жил чинь ингэсэн юм байна. Нүүрсний үн буусан. Тэгээд нөгөө талдаа нүүрсний үнэ буултыг яаж нөхөх вэ гэхээр томтлоо бол ерөөсөө тоо хэмжээг нэмэгдүүлсэн. Тэгээд хамгийн өндөр ер нь бол ийм юм байдаг шүү дээ. Анх энэ замыг тээзүүд 18 сая тонноор ачаад тийм ийм зорилттой байсан юм байна. За анх концессийн гэрээгээр тэгээд чи 270 хэдэн төлөв төгрөг төр концессийн гэрээгээр төлж өгсөн юм. 23 онд дуусаад төлбөр нь дуусаад 24 оноос одоо нэг өгтгөө нөх асуудал юм. За би өөрөө ихлэ танилцуулж байна. Тэгээд тэгэхээр зүгээр өөрөөс чинь нэг юм мэдүүлэг тайлбаршиг би авмааргүй байна. Би өөрөө Монгол Улсын зөвлөлт инженер энэ замыг баригдахаас нь ахуулаад би улсад яаж авсан ингээд бүгдийг мэднэ. Тэгэхээр энэ зүгээр энэ манай тээвэрчд маань энэ тээврийн хөлсийг замын хураамж гэж нэрээр авсан мөртлөө яагаад 2 дахь 3 дахь зам баригдаагүй гэдэг дээр яваа. Энээс чинь болоод маш олон хүний амь эрсдсэн. Тэрийг бол юу гэдэг мөнгөний хэлбэрээр илэрхийлэх ямар ч заахгүй. За энэ 2000 зүгээр би ойлголтын юм хэлэх гэж байгаа бол 2004-өөс 2011 он хүртэл замгүй явсан. Говийн зам гэж компани 2011 он энэ саяын замыг тавьсан. Гэхдээ мөнгөний дараа улс аваад дараагийн замын 4 жилийн дотор барина гэдэг дэврэг хэлбэртэй хэлээ. 12 оноос хойш 14 жил. дотрага дүүгийг мэдж байгаа. Гөө би Энэс довчих. 14 жил тээвэрчдээс мөнгө авлаа. 14 жил хэднэр мөнгө сорсон бай. За миний тооцоолж байгаа. За буруу байж магадгүй шүү. Гэхдээ миний ойлголцоо олон жилийн асуудал ярьж байгаа шүү. Ганцхан хувь хүмүүстэй холбоотой ч болохгүй шүү. Ой. Eerээ 4 сар. Чи дараахан яриа. Зөв мэдээлэл өгөхгүй л хүмүүс чи буруу ойлгоод байна шүү дээ. Эсвэл хувь хүндүүд аях гэдэг юм. Ой. Засгийн газар солигдоход засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлдэг. ахын үгээс сонсоодох. За нэг их 80 Түүхээр нь тэнд ажиллажсэн юм байна шүү дээ. нэг их 80 400 тэрбум төгрөг дор хаяад тээвэрчдээс авсан. Энэ мөнгөөр нэг байтхан 3 бүтэн зам тавих мөнгөө. Энэ одоо хайц. Миний зорилго бол яагаад энэ замыг мөнгөний хурааж авчаад 2 дахь 3 дахь чаар тавиагүй. Тэгэл одоо дараагийн тэрмэд гэдэг юм уу? Тэрмэд нь одоо алтай өдрийн тэрмэд нь базраа барьж байгаа гэдэг ойлголтыг бид нэр энэ тээвэрчд бол авахгүй. Үеийн үед 21 жил дор хаяад би хамгийн сүүлд 12 оноос хойш хэл бодоход 14 жил танд мөнгө өгсөө. Ашигт байдгүй, зардал байдгүй. За би энэгээр шүгэл үлээсэн хүн 2021 онд би тэр зам дээр нь очиж байгаа. Дууч суулаа гэдэг. За би ойлголоо. 21 он. Тэгээд би одоо энэ байгаа байхгүй юу? Та нар ийм их мөнгөийг яасан одоо энэ тээвэрчтэй тайлбарлаж өгөх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар үнэхээр энэ мөнгө тоо гарч ирж шүү дээ. Энэ мөнгийг ингээ хураагаад авцсан болоод тайлбарлаж чадахгүй бол одоо энэ замын хураамж гэдэг юм зогсоогооч. Хэрэгцээ гахгүй зам дээр яагаад мик өгчгөө ойлгочлаа. За. Явал шид. За. Та анхнаас энэ зам дээр ингээд явсан зөвлөх инженер хүн байна. За манайхаа ард нэрээ зогсчих камерт орохын тулд манайхаа ард дээр зогсчих. Бүгд ард зогсчих. Шинчээ. Зогсчихоо. Тэгвэл одоо хүний амнаас олон жилийн турш энэ олон жил хөрөнгөлөгцсөн асуудлаа. Нэгдүгээр одоо гүн илэрхийлэх саяны ослын буюу
тодруулж үзлээ. Жижиг машинтай одоо мөргөлдсөн юм байна. Тэгээд одоо Уржиг дээр ус гэж байна уу? Тий. Би сая тодрууллаа. Манайхаа одоо энэ гашуун сухатын тузын дарганд хажууд сууж байна. Дөлгөөн гэж залуу манай захиргааны газар дээр. Дээрээс нь гашуун сухатын захирал нь байна. Та өвдөг өчтөр юм хэлэхэд бүрэн тайлбарыг нөгүүлгийг дуудлаа. Өнөөдөр бид нэр шуурхаа хуралдаад өнгөрсөн 7 хоног тасан ажлын хэсэг өдөөс хойш явах гэж гашуун сухат зам руу нэмээд одоо энэ дашин бэлгэхэд энэ ажлын хэсэгт одоо ажиллаач. Та орж ажил. Та шаардлагатай өөртөө жолоочийн төлөөллүүд бүгдөө хамтаад хийдэг. За нэмээд энэ 10 хэдэн жил хоригдлогцсон асуудал. За би ажил аваад 4 сар болчихно. Айлуулахад би ирснээс хойш энэ дээр хоригдлогцсон байгаа ялангуяа энэ зам засгийн ажлуудыг бүх талаар нь бодлогын хувьд дэмжиж байгаа. Таны хэлсэнтэй. За энэ анх 17 онд миний материалыг нохоод үзэхээр анх 1 тонн ачааг $1 гэдэг ийм юу үн өртөг тавьсан юм байна. 17 оноос хойш энэ ерөөсөө өөрчлөгдөв. За би түрүүн бас танд хэллээ. Анхны энэ зам концессор баригдсан. Сүүлд нь Эрдэнэс Монголд нэгдсэн. Концессор баригдсан учраас заавал байгаа. Би тайлбараа хийчихье. Сонсч. Хүн яриулчихсан. Сонсч. За концессор хийсэн бол хувийн мөнгөний төлөх ёстой. 200 бараг 300-аад тэрбум төгрөгийг төр энийг өөрсдөө одоо шилжүүлж авснаас хойш тухайн хувийн компанид шилжүүлсэн юм байна. За тэр нь 23 онд тэр төлбөрийг багтуул дууссан байна. За 24 оноос эхлээд энэ замыг үртгэн өгөхийн тулд одоо орлогууд нь орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр таны түрүүний хэлж байгаа тэр замаас орж ирж байгаа 1 тонн ачаан дээр $1 төлбөр гэдэг бол ганцхан ачаатай чиглэлд нь авд юм байна. Ачааг үед нь авдаг юм байна. 17 оноос хойш энэ тариф өөрчлөгдөв юм байна. Одоо эн чинь бараг 10 жил болж байна. Би за энэ төлбөрийг та бас агуулгын зөв ойлгох хэрэгтэй. Энэ төлбөр буцаагаад энэ концессийн төлбөр хувийн шилдэд төлөх юм бол зарцуулагдсан байна. Бүх нарийн задрагааг нь одоо манайхан цаасаар гаргаж өгөн та бүхэнд. Энд хэн нэгэн албан тушаалтанд дунд нь мөнгөний нэдэд байх ийм боломжчгүй, шаардлагачгүй. Энэ бол төрийн ажил. Төрийн даншиндаа бүх юм ороод явдаг. За энэ шаараас өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд харлаа статистик. 100 гаруй тэрбум төгрөг замын орлогоос орд юм байна. Буцаагаад 30-аас 40 тэрбум төгрөг энэ замд нь зартуулдаг юм байна. Жилд 2 удаа арчилгаа хийдэг юм байна. За бид нар өглөөжингөө энийг ярьлаа. За анх тэр мөнгө нь 30-аас 40 тэрбум төгрөг жилд 2 удаа зам зарчилгаанд зарцуулдаг юм байна. Хөөш. За тэр компаниудын бүгд ингэ хэллээ. За жодоос тэр замаар явдаггүй. Гоо. За 30-аас 40 тэрбум төгрөг зарцуулахад тэр зам тийм байх. За тэр бол дараагийн бидний хүндлэлтэй. Одоо бүгд үнэлгээ гээ. Бүгд ажлын хэсэгт ороод ажил. Гэхдээ нэгдсэн жолоочдынхоо төлөөллөөс оруул. Манай энэ газрын дарга нар одоо өдөөс хойш гараад явах гэж байна. Очоод бүгд газар дээр нь ажиллая. За бүх талаасаа оролцуул. Зам тээврийн яамнаас оролцуулъя. Бид нар нэгдүгээр бодлогын шийдвэр гаргадаг яам биш. Бид нар ямар бодлогын хэмжээнд хамтарч ажиллаж байна? Бид нар бол замын тариф болон ер нь бол зам тээврийн яам энэ замыг өөрсдөө шилжүүлж явах юм хүсэлтийг олон жил гаргаж ирсэн юм билээ. Энийг одоо засгийн газар дээр би эцэслээд шийдээсэй гэж бодож байгаа. Ер нь бол тухайн үед Эрдэнэс Монголоор шилжүүлээд төр шилжүүлээд ийм байдалтай байсан байна. За зам тээврийн яамнаас энэ ажлын хэсэгт оруулахаар бид өнөөдөр бичгээ явуулсан. Очоод цуг ажил. Энэ ер нь зам тээврийн асуудлыг бодлогын яам шийдэх ёстой. За хоёрдугаар Эрдэнэс Монголын зүгээс ямар бодлого болж байна гэхээр энэ 30-аас 40 тэрбум төгрөг барьдаг юм бол арчилгаандаа зарцуулт юм бол энийг яаж нэмэгдүүлэх боломжтой. Хоёрдугаар жолоочийн ая тухтай байдлыг яаж нэмэгдэх юм байхгүй тийчгээр замдаас зарцуул. Тэрийг бол ойлгож байна уу? засаг дээр шийдвэрийг гаргуулъя. Бид нар танилцуулъя юмнуудаа. Зам тээврэнтэй ярий. Эрдэнэс Монгол гэдэг бол гүйцэтгэгч байгууллага. Бид нар одоо чиркөө гүйцэтгэх компани. За хамгийн бол 18 сая тонн ачаа тэг ийм зам концессор барьсан чи мэдчихэ. 36 болсон байна. Энэ гой юм харуулнаа хараа. За одоо яг ачаалаа энэ зам 3-аас 4 дахин ийм нөхцөлд хайлаа яриа. За одоо түүх хамаарч байна. Ихэр санаж хүнээс хамаарч хүн тайлбарлалтаа өөрөөхөө тайлбарлана. Тэр болгон дээр чи бүгдээрээ ажиллая. Зүгүүцээ байгаа байхгүй шүү дээ бид нар. Хоёрдугаар 116 тэрбум төгрөг авч байгаа. Тэврэж авах. Жолооч нар ийм байна шүү дээ. Эрдэнэс Монгол яадаг вөхөр тэр гашуун тухай тавцсан гэдэг компаниудтай гэрээ идэв юм байна. Компаниудтай. Засч энэ засч. Жолоочтойгоо ажилладаг. Өнөөдөр засч энэ компаниуд чи бас үүрэг хариуцлага чи наад гоё юм гаргаад. Бүх юмыг Эрдэнэс Монгол ингэж байгаа юм биш шүү дээ. Та Үгүй чи зүгээргүй. Энэ хараа. Хоёулаа одоо ингэ түүх ярихгүй. Зүгээр ханиагүй зүгээр ингэж компьютер чи өөрөө ярьсан юм дээр өөрөө орогдоод байна заяа. Хаач энэ хараа. Чи зүгээр Дор аяс нодгүй 116 тэрбум төгрөг жолоочноос авсан. энэ хараа. Зөвхөн жолооч нар юу гэдэг танаад Байж хой.
Эдгээр гоё амжилтгүй ярина. 110 бид нөгөө харчих. Юуны цаа 30-аад 40 хэд нөгөөгийн зам тасал хийсэн байна. Усан төрийн дансандаа байна. Бид нар сандаа гаргана. чинь хоёрдугаар байж штэ. Гүүгүү. Чи нэг үг сонсоод чи дарга болохоор ингээ үг сонсдгүй юм ой. Батбаатар чимээгүй байж л та. 10 жилийн хугацаанд Чимээгүй байж нэг юм харуулдаг тий. ийм төлбөр биш. Ой байж ой. Хувийн шил энэ замыг эзэмшижсэн бол яах вэ? Та бүхэн бодоорой. Төрөөсийн төлбөр юмнууд ямар байх вэ? Одоо тэр концессийн гэрээ гэдэг бол 5-6 жилийн өмнө хийгдсэн юм байна. Одоо тэр компаниудын өртөг зардал нь ямар байх вэ гэд бид Даваадгаа захирлаа. бид шийдэл асуудал юм уу? Нэг нь харуу. Яагаад ингэж За байж. хүн юм уу? Энэ бодлоготой нэмийг ингэж За машаа гэж анхаарлаа авч. Яаж яаж. бүгд ажил Чи байж л да юм хэлээд тий. та нар очиж хамт ажил бүгдээрээ сайжруулъя. Хэн ч эсэргүүцээ юм. За Бид нар ажилдаа аваад хүмүүстээ сайжруулах гэж явж байгаа шүү. Яагаад ингэж бүхнөө буруутгах Харуулдаг байж ой. за дараа би За та нар та бүхэн бас байж л да. үйлчлэн ажиллаа хийж байгаа шүү. Чи байж ой. Чи байж. Одоо жишээ нь өмнө говийн цагтаагийн газраас 30-аас 40 хүнийг байнгын харуулт хийдэг юм байна. Манайхан өнөөдөр гомдол тавьж байна. Бид нар ерөөсө шүнжин байдаг юм уу? Бас хариуцдаг дутж чинь ингээд. Бид нар одоо цагтаагийн ерөнхий газар руу хандах гэж байна. Яагаад энэ хүмүүс бас ингээд хариуцахгүй зарим зүйлүүдээр харуул хамгаалт хийхгүй. 100 гаруй хүн эндэж чинь. Тэр зам засвар юмнууд дээр чинь өчнөө хүмүүс бас яг адилхан ажиллаа хийж байж байгаа. Одоо бидний өглөө бид нар ямар үүрэг өгч юм гэхээр бид газар дээр нь очиод бүх хүмүүстэй нуулцъя. Ажлаа яг сайжруулах юм. Бүгдээрээ хамтраад ажиллая. Бүгдээрээ оролц. За мундаг даргаа. За зүрийн бүс байгууллагуудаараа оролц. За мундаг Бид даргаа. ерөөсөө эсэргүүцэх. За дарга мундаг юм байлаа. Яг сайжруулах уу тэрийгээд ярий. Хоёрдугаар компаниуд өөрсдөө бас хариуцлах хүлээх ёстой. Та бүхнийг ажилуулж байгаа компаниуд. Тэр компаниуд өөрсдөө ашигын маржин гашуун сухад компани бол компанитайгаа гэрээ хийдэг. Тэр компани жолоочдоо яаж зөв цалин мөнгөний тооцох уу гэдгийг тэд нар л хийн. Тэрнээс зарим үед хардлага байна. Зөвхөн асуудлаа Эрдэнэс Монголд руу зэгчээд өөрсдөө ашигын маржнаа хадгалаад байгаа ч юм уу. Гурван талаас ярилцъя бүгдөө. Том даргаа. Энийг ерөөсөө буруутгах. 7 сая танд даргаа байж. Би ч гэсэн манай ах トゥ мөн бүгд ийм ажил хийдэг. за Энэ дээр хүний зовлон За, энэ дээр нэг юм хэцүү орчин байгааг бүгд мэдж байгаа. За би энэ дээр нэг юм хэлчихье. Эмэгтэй сайжруулах. За та байж байгаа. Би энэ дээр нэг юм хэлчихье. Тэгэхээр одоо Эрдэнэс Монгол гэдэг энэ ажил компани хэрэгч зөв үүднээс хандна гэхээс биш. Бүх юмыг буруутгаад бүх нэг юмыг жоохон за бас зарим хүнээ сонсож сурах шүү намайг нэг сонсч. дээ. Энэ хүн асууж Би гэдэг. та нарын тэр хувьцаа эзэмшигчтэй хурал дээр шийдсэн шүүмжилжсэн. За. Эрдэнэс Монгол гэдэг компани төрийн Хоёул уулзсан шүү дээ. компани. Та бид нар уулзсан. Та нар хадгалаа жилд нэг хийж байгаа хувьцаа эзэмшигчтэйгээ хурлыг офисынхаа хэдийн ээлжний хэдийн ажилчтай аваач шийхэ боль. Нэг асуудал. Тэр дээр асуудал компани асуудал. асуудал гардаг. Бидний асуудал. Асуудал гардаг. Хоёр тухайн компани асуудал. Хоёр гэвэл та нар Би чамд хэлсэн биз дээ. төрийн байгууллага үндсэн хуулиараа хууль дээдлэх зарчим буюу нээлттэй байх хэрэгтэй. Үндсэн хуулийн дээр чинь Нээлттэй шүү дээ. Төрийн байгууллагын нээлттэй болдог. Бүх Төрийн хүмүүстэй байгууллагын үндсэн зарчмыг За санал зөвлөж ийн аваад байж. За миний яриаг Сачил гаргаж байгаа чинь нэг компани хараат болчиход энэ ойлгож байгаа юу? Төмөр замаа бүгд хараат болчлоо. Аль компани. Одоо та нар концессор хангируу тавьсан төмөр зам дээр чинь нэг хүн л ноёлоод байна шүү дээ. Танаа сайд ноёлоод Тэр засгийн шийдвэр шүү дээ. Бид нар Энийг яам биш. Монголын баялаг хэн гаргах уу тэр хүн шийдээд шүү дээ. Хэний машин гаргахыг тэр хүн шийдээд шүү. засгийн газрын хэрэглэх газар. За би яриагаа дуусчих. За би бодлого сайдад очиж хэл. За бид Тэр сайд угаасаа бэлтгэж яваа би. Бид нар та нар чимээгүй байж та. Эрдэнэс Монголд хамаагүй шүү дээ. Хэн баялаг маш их. Ой. Зам яруу дахиад тийч зам ярмаар байна. Өчнөө зам ярмаар. Хөг. Та тэрийг илэрхий. Ой чи нэг жоох Чамтай л хамаагүй. хөрөнгө Хөрөнгө хамаагүй. дарахгүй Зам яаж. тээврийн ам чинь. Тустай Ашиг сугаалыг яриад ангийг ярьж шүү. Бид нар шиг гүйцэтгэж байгаа компани биш. та нар ажлаа хандахгүй хийж байгаамаа. Гэхдээ бид нар сайжруулъя гэж бид нар зөвсөж байгаа биш. Та нар хандраад хандахгүй ажиллая. хийж байгаа. Саяны толгомцоо яг ажил хэрэг юмудаа гаргаад. Ой, том цаглаа. Тасаа сууя. Ой. Замынхаа яг Тайв хөө юунд шийдэхгүй яри. Ой. яг сая зам тээврийн асуудал ярьж штеп. Хүн юм асуудал шүү дээ. Гэхдээ амьд зам тээврийн Баялаг Монголын баялаг хэн гарах вэ гэдэг карантан дээр энэ асуудлыг ярьж байна. Надад ч ашигтай хэрэгтэй бүх ард түмэнд хэрэгтэй энэ баялагийг одоо нэг 63,000 төгрөг хувьцаа өгч штэ тийм үү? Энд чи хичнээн 100,000 байх боломжтой юм тэнд хаачаад блок болчиход зөвхөн өөрийнх нь ачаа гаргадаг. та зам тээврийн ямдаа хэлээ. Та энд бодлого гаргаж та. Манайх тэрийг бодлого гаргахгүй штеп. Тэр тэрэлтэй Зам тээврийн өөрөө бодлого гаргана штеп. тэр хуурханууд За байж цаа. Би нэг ганц минут үг хэлчих Батбаатар одоо болно. Ой байж. Яагаад ингэ Та яг ярьсан энэ ойлгохгүй. асуудал чинь ярих. Ой байж би нэг ганц үг сонсоод яриад за.
Манайха хүлээж. Дарга хүлээж захирлаа. Монгол Ардын намын баг хурлын гишүүн том захирал болохоор ингээд юм болгоныг ерөөсөө тийм юм яриаггүй. Та битүү ингэж та чимээгүй сонсож чи. Баян сонсож байгаа шүү дээ таны. Чи аа гэж хараад юм харуулдаг яах юм. Бодтой юм харуулдаг тий. Хараад яваач хүн оромжтой болдог би. Тэгээ дуугүй сонсож байгаа. Оромжтойгоо бодтой. Та намайг вампир гэж сонсон юм яа. Таанд суус. Юу ярьж байгаа юм. Орж шүү. Хөөе амьдрал рүү. Та харж. Энэ хараа. Болохгүй ч. Байж. Энэ сонсч. За. Ашиг ирэхдээ бүх юм ингэж би харлуулах хэрэгтэй. Чадахгүй тэгээ зайлаачтай. Тэгвэл болохгүй юу тэгээ. Тэр өрдлөө байгаа явуул та. Чи өөрөө заачтай чи. Хүлээжтэй бүгдэн дээр нь та нарыг ямар хэцүү юм бэ чи сонсч тийм бистий. Хөөе. 40 дэр өндөр. Та нар байж таа. Ямар юм байж юу? Хөөе байж. Чиний дэвчих юм. Гүшидөө дэвчихгүй зайлтаа чи. Юу гэсэн үг тэгээ. Тэгвэл тэр чи ани харж байна хараа. Та нар ингээд аяйгоо гоё юм график үзүүлэлт энэ төр гаргаад энэ бол баг те өндөр хөгжилтэй орны классик замын юм харуулаад агшиг байгаа. Монголын бодит зам чи энэ хараа. Хараа. Та нар бодит амьдрал дээр энэ дээр очиж харсан уу? Энэ тэгээд ганцхан хүн. За байж. Гүчи сонсч юу? Олон жил оримтлогцсон бүгд шийдэл гэж штэ. Бүгд өргөс авсан. Чиний хараа хөөе. Хамтраад ажиллая. Яаж бүгдээрээ шийдэж болох нь сандаа гаргая. Гүчи сонсч одоо. Яагаад ингэж зөвхөн хөөнлөө юм уу? За тэгээд энэ үг чинь хараа. Дайраад байгаа. За самараа мөхөртөх. Ажил төр сайн уу тань. За нөгөө чинь замаа засдаг юм. Хаа түрүү чис олон жил мэдгүй ч таа. Хөөе. Нэг хүнээс бүх юм шийдэх юм уу? Одоо яа гэж би засгийн газар чи нэг үг сонсоотгоо. Хөөе. Би жолооч яриа сонссон. бид нар бүх боломжоор дэмжиж ажиллана. Энэ хараа. Хамтраад ажиллая. Энэ хараа. Хөөе. Та нар сандаа өг ажлын хэсэгтээ Том дарга хөөе. Том дарга энийг сонс. За самараа мөхөртөх. Ажил төр сайн уу тань. За нөгөө чинь замаа засдаг ийм дэлгий юм хийж байна да. За манай өдөртлгүүд байна. Сонсож За байгаа. байж Өгчнө одоо. Хамтдаа очиж. Хөөе. Байж хөөе. Энэ хараа. Одоо ингээд шөө. Чи ингээ сонсч ямар хэцүү юм бэ? Энэ ахын дөө даваа талаа захирлаа. Захирлаа гэ гуй. Харж штэ. Энэ даацын зам. Та 180 тонн явдаг зам. Хөөе. Гэж. Тэгсэн чинь 180 тонн явдаг замыг ил сасгаад хогш хүрдэж байна. Доромжлолоо. Хөөе. Энэ хараа. захирлууд Хөөе, доромжлолоо. За гэж сонсч. захирал нь энд сууж байна. Асуу. За сонсч. За байж. Чи над томроотойхон байхгүй шүү дээ. Өстөлийн асуу. Ингээ сонсч хөөе. За жил Эрдэнэс давталгаа компани уудуурхан компаниудаас 2% сордог гэж хэлж. Миний томьёос нь томьёо. Та нар сорж байна. Чи 35 сая цалин авч байна. Битлэг яах вэ? Сонсч. Бүгд 35 саяын цалингүй. Яагаад 3 За цалингаас зэрэг аваад нягтлангаас дуудаад. Аваад дууд. Аудитын байгууллагын Аваад. Нягтлангаа дууд. Баримттай ирээ заяа. Чи өөрөө мухардаг хүн бүтгээд байгаа юм. Тэгвэл гүтгсэн бол задралгаа ич. Цалин гэж харъя. За хоёрдугаарт нь гашуун сугаад авцсан замын хураамж Эрдэнэс Монгол руу ордог мөн үү? Би тэгээд тэр цалин гэж юу? Ордог хөөе, ордог. Ингэдэм байна. Бүгдээ хамтдаа ажиллая. Сайн. Айгүй чи ямар хэцүү. Гурван талдаа сууя. Компаниудаа сууя. Асуудлаа гаргах. Хөөе. Ажлын хэсэгт ороо. Чи миний үгийг сонсоод би Монгол улсын хүн иргэн яриулдгүй. өөрийн чинь бодвол хөөе. Хүн яриулдгүй ч тийм. Би чамайг сая бага орилууллаа. Одоо би нэг жоох орилуултыг. Ингээ Хамт сонсч. орлын төгөл. Оо яа. Бүр үстэй. токи өвчин тусчих. За чи гэж хөөе. Та чи хүнд оромжтой хүмүүсийг буруутгаад. За байж. Энэ ганцхан хэдхэн хүмүүсийн асуудал юм уу? 10 хэдэн жил 20 хэдэн жил Монголын ишиг ямар соёлгүй залуу. Би соёлгүй гэж яах вэ? би замынхаа талаар ярьж штэ. Одоо байгаа зам чи за би ганцхан юм. Одоо байгаа зам. Натаатайгаа байж. Энэ юу хийгээд нэмэргүй. 8 метрийн зам. За чи 36 метрийн урттай 2.7 Батбаатарга өргөнтэй энэ замын стандартыг энэ мэддэггүй маа. зөрүүлээд Хөөе. дээрээс нь замын ачаалтаа чи зөөс ачаагаа ингээ бодоод чи өөртөө хариулаад яваад байна. Энэ 36 сая тонныг нодон тээсээ 116 Батбаатарга наадах хоёр ярьчихлаа. Би нэг яриад хүлээж хөөе. Ингээд ярьсан. Энэ зам чинь одоо энэ тээвэрлтийг шаардах хангахгүй байна гэж энэ жолооч нар ирж Ойлгож байна уу? байхгүй. Тийм. Харин Ингээд хоёулаа
Тийм учраас хамтраад ажиллаа. Энэ шаардлага хийхгүй замаас бити хураанд яваад байгаа шүү дээ. 14 жил авлаа шүү дээ. Одоо болоо шүү. Хариулт Зүгээр арай тийм. Хураанд авсан 3 тусамаа тавь. Тэр сандын тэр санд шүү дээ. 14 жил 2 дахь зам тавина гэж явж байгаа. явтагаа уулзсан бүгдээрээ. Энэ замыг тавих мөнгийг аль хэзээний жолооч чи өөрөө төлсөн. Усаас гарахааргүй төлсөн. Концессийн төлбөрийн төлсөн биш үү? Би танд хэлдэг. Загоо концессид 300 хэдэн сая гэсэн. Тэр Эрдэнэ төгрөг. хандаг тэр биш. Яагаад? Нэг их най төгрөг цааталж хураагдсан байна. Цаалан дээр нь бүгдээрээ сууя. Амар штэ. Чи энэ замаар жил хичнээн сая тооныг даасан нэг машин хэдийг ачдаггүй гэдэг. Бататрага энэ дээрээ Сандыг байна. Бататрага энэ дүүрээ дээрээ чи. Усраа чиргүүлтэй машин байхгүй. Зүгээр дан чиргүүлтэй баг 250. Богино хугацаанд яаж шийдэх Ингээд явдаг. Одоо усраа гараад 400 хэд. Ой Бататрага. Та наад Сандыг байна. Би миний гол зорилго гэдэг одоо та алдсан байна. Хоцонуудаа хийн. Аваагүй хоёр замаа барайгүй хөлч ангиж. Хоёр дахь замаа барайгүйг би чамд оногдуулах гэдэг. Ялын өгөхгүйг байхгүй юу? Ягаад бол нэг үеийн дарганаас чи хийгээгүй байна. Тийм учраас байж ой. тийм учраас та нар одоо хурааж авах гэж зовлонтой тэгээ хоёр дахь замаа тавьчихгүй. Бататрага таны эслэг 100 ойлгочлоо. Манайха ээлдээ ярина ой. Ой манайха байж нас ээлдээ ярина. Энд чи бидний 3000 үзээд байна ой. Тантай санд нэг байгаа шүү дээ. Орилоод ах нэг годон долоод ирсэн шиг. Одоо тэгээд Хөөе. Байж анги сонсч байна. бүхэл юмнуудыг мэдчихэж байгаа шүү. За түр дараагийн зам бити идэж уугаач хийж байгаа. Ойлгож байна уу? Сандаа гаргаад Тэгээ юм ярьдаг чи ингэж орилоод байгаа бай. Өнөөдөр энэ зам дээр эсэргүүцээгүй шүү дээ. өнөөдөр энэ зам дээр өдөрт нэг хүн жолооч амиа цусаа урсгаж байна. Цусаа урсгахдаа та нар Танаас дөрөвтэй гаргая. За одоо саяны сүүлийн өртсөн байдлаар гүйс төрүүлэх гэж байгаа жижиг машинтай үлдсэн юм байна. 5 хүн биш юм байна. Жолоочийн зал одоо манай үеийнхэн бас бурхан болсон юм байна. Нөгөө 4 хүн нь амар үдээ хүн байна. Би яагаад ийм гарч юу гэдгийг одоо энэ захирлууд За ямар төрөөс гсэн. За ийш үг. За байж. Чичнээс босоод нааш зогс. Чи зогсроо. Байж. Нааш зогс. За би юм асуугаа яваа. Та нар миний асуулт хариулт байна. Энэ хард зогсож. Аль чи зогсож дөрөвт хийхгүй. Хөөе. Замаа суулж. Хөөе. Болдгоо. Ямар хэцүү бэ? Чи энэ би өмнө сайжруулах замаа. За гүйсгээ бүгдөө сайжруулах гэж байгаа. гашуун сухат зам. Даваад наашаа. Хөөе. Миний бодлоор ийм байхгүй. Ахын сонсож байна. Чи надаас дөө багш үгүй те. Гашуун сухад авцсан дээр ажилладаг хүмүүс Улаанбаатар хотод офс ямар хэрэгтэй. Урдаач ажиллаач. Энэ Улаанбаатарын офс танай дээр хэдэн хүн байна? Жагагийн асуулт зүгээр хариултаа. Манайх дээр 10. 10 байна. За 10 хүн нь хотод хүрээ их гэдэг. Миний ойлгож байгаа тэр зам дээр очиж объект дээр ажиллаа. Ойлгосноо? Ойлгож байна уу? За нэг хоёр гэвэл тэр зам чинь нарийн стандарт алдагдсан. Та нар бариагүй, чи бариагүй. Ойлгож байна, мэдж байна. Ойлгож байна уу? Энэ жил 100 тэрбум төгрөгийн зам дээр олж байгаа. Энэ зам өртгөө нөхцөн зам. Ойлгож байна уу? Ойлгож байна тийм ээ? Мангар мал ойлгохоор ярьж байна уу? Мөн өртгөө нөхцөн зам. Нөхцөн замыг нэ нүгүү хэлэхэд өдөрт нэг хүн жолооч талтаа наадж байгаа. Үнэн үү? Судалгаагаар бараг тийм байгаа. Жолооч аварт орж өгнө гэдэг чинь сонсож байна. За бодит юм байна. Жолооч аварт орж өгнө гэдэг чинь цусаа усгаж байгаа. Цусын та нар сороод байна. Чи 35 сая цалин авч сурж байна. Чи хэдэн сая авч байна ой? Харах хой. Чи хариулт надад би 10 сая. 10 сая цалин авч байна. За тэр зам дээр махлуулж байгаа жолооч хэд авч байна? Хөш. Нэг өрөөс нь 500 мянга авч байгаа. 500 мянга. Хөш. Хой. Энэ зөвхөн төрийн байгууллага Зөвхөн дугаа харагддаг шүү. Тухайн компани машинаас хэдэн төгрөгийн Ямар сони юм бэ? Тэрнийхээ хэдийг миний сонсноор 4 сая 500-5 сая орлого олдог гэсэн тооцоо байна. Энийхээ 500 мянгыг ажигчтай өгч байгаа компани асуудал. Гашуун тухайд гэдэг компани бол компанитай гэрээ хийж байгаа. Тэрнээс жолоочтой биш. Гурван талдаа суух хэрэгтэй. Жолоочтой шууд гашуун Чи нэг иргэн мөнх эрдний үг компани шүү дээ. Хөөе. Төрд ажил биднээс цалин авч байгаа үнийг Гурван талдаа суух хэрэгтэй. Хувийн шид хариуцлага хүлээх хэрэгтэй. Жолоочтойгоо суух хэрэгтэй. Хаана ийм цалингийн асуудал гараад байгаа. Тухайн компани болноо бүтээнэ. Бид нар энэ зардлаар явна гэд
гашуус ухаатай гэрээгээ хийсэн байж таараа. Тэгээ яагаад жолоочтой тэр цалин мөнгө чинь жолооч компанигаа яаж хийх вэ? Дотоороо байж. Мөнгө төлөхгүй зам дээр явахгүй л гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр компани төлөхөөсөө яа гэдэг. Би чамаас нэг 2 3 юм асуу. Ойлгомжтой. Та нараас би нэг олон юм асуугаа, та нарын үлгэрийг сонсох гээд байх надад шаардлага байхгүй. Аргумент тодорхой. Аргумент тодорхой ангаас сонсч. Чийш. Өндөр цалинтай дарга хийшээ. Жолоос нар үзчих чийш хараад. Хэрэгтэй хүнд даруухан бай. Битээ орилоод бай. Гэж. Аргумент юм. Би орилоогүй. Та ойлчихгүй шүү. Би орилоогүй. Яа одоо байнгын таны хүндэлтэй үлдээж авах шүү. Өдөрт энэ зам дээр жолооч нар алтай аймаа алдаад байна. Энэ замын стандарт алдагдсан. За ёо. Даацсан тэтэрцээ. Мөн үү? Жолооч нар энэ зам дээр өдөрт 610 мянган төгрөг хураамж нийт мэдгүй юм ч мөнгө төлж байгаа. 100 мянгаар нь төлбөр төлж байгаа. Энэ төлбөр Эрдэнэс Монгол руу ордог тийм ээ? Орж байгаа юу? 610 мянга төлж байгаа. Эрдэнэс Монгол руу орж байгаа шүү дээ. Өдөрт үү? Эрдэнэс Монголд нас орж байгаа шүү дээ. Орж байгаа. Заавал хариултаа авлаа. Борлоо. Билээ шүү дээ. Орлоо. Эрдэнэс Монголд нас руу орж байгаа. Тэгээ бидний дансан дөрвийн байгууллагынхаа дансан л байж байгаа шүү дээ. чи ингэж сонсч ямар хэцүү юм бэ? Хэн ямар вампирууд сорж идээд байгаа юм бэ? Тэр ч одоо ярих гэж юу яриад байгаа юм? ярих гэж Хүн ёсны юм ярь. та нар хүн ёсны юм ярьж байгаа зам Ажиллаад хийж та байгаа. нар хүн ёсны замыг бүрдүүлсэн үү? Хүнийг ингэж буруутгаж болохгүй. Хөөе. Хүмүүс нэр хүн дээр нь домжиж болохгүй. Та нар ч гэсэн адилхан хүмүүс. Хүмүүс ч дайраа тавил яах юм? Хүн өгөөдөө. Янз янзаар хэлээд Хүн өгөөдөө. гонч ганцхан тэр Зусан урсгаад байна. буруу юм уу? Зусан давс хороод байна. Олон жилийн энэ нарийнхан энэ зам тавьсан энэ чи төр засаг тэгээд сайжруулах гэдэгт ажилласан явж байгаа шүү дээ. Энэ хин нэгний буруу юм уу? Тэгээ яагаад сайж Мөнгөтэй буруу зөвхөн даваатлагын буруу юм уу? Бүгдээ хамтраад сайжруулах гэж шүү дээ. Сайжруулж чадахгүй тарифа орнооны онд ашигт ордог байгаа гэж байна. Байж та. яагаад ажил нь явахгүй байгаа юм. Ахын байж. Аль байж. За тэрийг эзэн мэдэхгүй. За чимэг